За 3 сарын 2-ны өдөр бол гэрүүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хичээл болгож зарласан. За энэ хүрээнд бид нар одоо төсөл хөтөлбөр одоо юмнуудаа бүгдийг бэлэн болгосон. За энэ хүрээнд бид нар энэ 2026 он цаашлаад энэ Монгол улсад байгаа одоо ядуурлыг хэрхэн бууруулах уу, хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих үү гэдэг одоо бодлогын хүрээнд ерөнхий сайдын санаачлагаар өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлаас гаргах үндэсний санаачлага өрнүүлэх тухай Сайд засгийн газрын уралдаанаас тэмдэглэлээр шийдвэр гарлаа. 2025 оны 4-р улирлын байдлаар манай улсад 15 ба түүнээс дээш насны 2.4 сая хүн байгаагийн 1.5 сая нь ажиллах хүч, 886.5 мянган ажиллах хүчнээс гадуурх хүн ам байдаг. За нийт ажиллагчдын тоо 1.4 сая байгаа бол хөдөлмөрийн дутуу ашиглалт буюу хөдөлмөрийн хангагдаагүй хэрэгцээ 115.3 мянган хүн байна гэж үзэж байгаа. За эдгээр 115 мянган хүмүүсээ бид нар хэрхэн хөдөлмөр эрхлүүлэх вэ? Ингээхийн тулд төр засгийн зүгээс ямар бодлогод явуулах ёстой юм бэ гэдгээ тодорхойлсон. За өнгөрсөн хугацаанд гэрүүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтраад бага орлоготой иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх одоо төслийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 1259 өрхөд амжилттай хэрэгжүүлсэн туршлага байгаа. Тийм учраас гэрүүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зүгээс 2026 онд бид нар 50000 өрхийг одоо хөдөлмөрт зуучлаа, өөрийн гэсэн орлоготой болгоё гэж зорилт тавиад ажиллаж байгаа. За энэ маань зөвхөн одоо нэг яамны зүгээс улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг одоо амжилттай тэдгээр иргэдийг одоо идэвхтэй хөдөлмөр эрхлэхэд одоо хурц ажиллах нь бас төдийлөн одоо учир дутагдaltaй гэж үзэж байгаа. Тийм учраас ерөнхий сайдын зүгээс шат шатны засгийн засаг дарга нар, аймаг сумын засаг дарга нар мөн аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг татан оролцуулах зайлшгүй шаардлагатай болж байна. За сумдууд дээр ядуурлыг бууруулах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндсэн үүрэг бол засаг дарга нарт байдаг. За гэтэл одоо яг бодит байдал дээр бол засаг дарга нар энэхүү арга хэмжээнд төдийлөн санаачлагтай ажилдаггүй. За иргэдийн хурлын төлөөлөгчд маань иргэдийн хурлд сонгогддог сум аймагтай. Гэхдээ тухайн сумынхаа ядуурлыг бууруулъя. За үнэхээр одоо ядуу өрх байгаа бол тэдгэрийг хөдөлмөрт зуучлаа. За мэрэгжилгүй бол бид нар мэрэгжил эзэмшүүлээд явъя гэдэг санаачлага яг өнөөдрийн хувьд бол бодит амьдрал дээр төдийлөн биелэл олохгүй. Гэрүүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зүгээс бүх улсын хэмжээнд сум болгонд бас хүртээмжтэй ажиллаж бас чадахгүй. За сум болгон дээр одоо хөдөлмөр халамжийн нэг л байцаагч байдаг. За одоо хүнсний толон өгөхөөс нэг одоо айхтар хэтэрдэггүй, за малжуулах хөтөлбөр, за бусад хөтөлбөр хэдий явж байгаа ч гэсэн тухайн суманд одоо орлого багтаа буюу 40-с 50 хүнийг одоо хөдөлмөрт зуучлаад мэрэгжилтэй болгоод төдийлөн бас гэрүүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас үр дүнтэй ажиллахад бас учир дутагдaltaй. Тийм учраас эрх бүхий албан тушаалтангуудыг тодорхой хэмжээнд өөрөг хүлээсэн сумын засаг дарга, аймгийн засаг дарга нарыг ерөнхий сайдын зүгээс шууд өөргөжүүлж ажиллах шийдвэр гарсан. За улирлаар дүгнэн одоо жишээлбэл нэг аймгийн нэг одоо засаг дарга маань аймгийнхаа хэмжээнд хэдэн өрхийг одоо орлоготой болгоход нь хөдөлмөр эрхлэхэд нь мэрэгжилтэй болгоход нь зуучилсан бэ гэдгийг бодитоогоор үнэлж дүгнэх шаардлага. За хариуцлагагүй ажилласан засаг дарга нартаа шууд хариуцлага тооцох боломжтой. Сайн ажилласан одоо сумын засаг дарга, аймгийн засаг дарга нарыг урамшуулах, алдаршуулах ажлыг бодитоогоор хийе гэсэн шийдвэр гарч байгаа. За ингээд цогц арга хэмжээний санаачлага явсны хүрээнд бол бид нар 25-аас 30 мянган одоо өрхийг тодорхой хэмжээний орлоготой болгох одоо боломж бүрднэ гэж үзэж байна. Одоо та бүхэн сайн мэдж байгаа одоо сумын төлөөлөгчд маань, аймгийн төлөөлөгчд, засаг дарга нар маань одоо тухайн сум орон нутгийнхаа иргэдийг одоо сонгуулийн үеэр л одоо хөдөлж авч санал өгүүлдэг болохоос биш тэр хүнийг би орлоготой яаж болгох вэ гэдэг дээр бодиттой санаачлага гаргаж байна уу гэвэл бас учир дутагдaltaй. Тийм учраас энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд ядуурлын түвшинд орхитой буурахгүй байгаа. Ялангуяа хөдөө орон нутагт ядуурлын хамрах хүрээ их хэвээр байгаа тул засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын үүрэг оролцоог хангасан өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлаас гаргах үндэсний санаачлагыг өрнүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Энийг та бүхэн танилцуулсан ба. Баярлалаа. Эерэг бүхнийг Сүвэдэ Цэгмэнэс